Сайн байцгаана уу? За юу байцгаана? Сэтгэл санаанд авгүй зүтэй. За энэ 7 хоногийн ярилцгуу бичлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр хамгийн түрүүнд миний хэлэх зүйл бол миний өмнөх бичлэгүүд дээр маш гоо урмын үгсийг хэлж байгаа. Тэгээд одоо өөртөө саналыг, тэ өөртөө тохиолдож байгаа зүйлсийг ч гэсэн ер нь бичиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэгэхээр эдгээр комментуудын дүнд болол тэ одоо ерөөдөө миний хийж байгаа бичлэгүүд одоо хүмүүс сэтгэл зүйтэй айгүй их анхаарч байгаа хүмүүст хэрэгтэй байгаа юм байна, хүрж байгаа юм байна гэд ер нь болол тэ айгүй их урмыг өгж байгаа шүү. Та нартай баярлалаа. Энэ удаагийн бичлэгээр ярилцах сэдэв бол нойргуудал. За нойргуудал буюу insomnia бол одоо миний амьдралд тэ айгүй тийм гүнзгийгээр бол илэрч байсан хэдэн жилийн өмнө. Тэгэхээр яг надтай бол айгүй ойрхон байдаг сэдв. Ер нь энэ талаар би бас хүмүүстэй ярилцах, ер нь яг ингээ анзааргууд нойрны асуудалтай хүмүүс мөн одоо бол маш их болсон. Одоо өдөр тутамд ерөөсөө насны бараа хязгааргүйгээр тэ хүүхэд гэлтгүү том хөгшин хүн гэлтгүү ер нь бол нойргуудлыг болол айгүй их өргөн хүрээтэйгээр одоо монголчууд болол биз дээрээ бол мэдрээ явж байгаа. За тэгэхээр нойргуудал гэдэг сэдв рүүгээ орохын тулд бид нар нойр гэж юу яг юу юм бэ гэдгийг бол эхлээд уншия. За нойр гэдэг маань бол бидний байглаас өгөгдсөн тэ өөрийгөө одоо апдейт хийх, рефреш хийх тэ одоо ерөөсөө нөхөн сэргээх төр байгалийн үйл явц бол тэ бид нар байглаас өгсөн тийм гоё бэлэг байгаа. Тэгэхээр нойр маань бол бидний тархийг цэвэрлэж одоо биеийг дахин сэргээж, нөхөн сэргээж тийм үйл явц явагдаж байгаа тийм хэлбэр байгаа. Тэгэхээр хүн хэр зэрэг сайн унтаж чадна уу те маш чанартай нойрыг сайн авч чадна уу төдий зэрэхээр одоо маргаашийнхаа те одоо ирээдүйд нь одоо дараагийн өдөртөө бол аюу сайн бэлтгэж чаддаг ийм процессыг бол нойр гэдэг байгаамаа. За тэгэхээр бид нар шөнийн турш унтахдаа одоо нэг удаагийн 90-120 минутын дотроо 4 уншааттай энэ үйл явц 5-6 удаа тэ дунджаар явагдах одоо энэ процессор бид нар ингээд унтдаг байгаа. Тэгэхээр эхний 2 шатн гэх юм бол одоо хөнгөн нойр тэ хөнгөн нойр гэдэг нь маань болохоор ерөөхдөө бид нар нүдэн анаад зүрхний цохилт багасаад тэгээд энэ маань бол одоо ерөөхдөө хүний бие ингээд тайвшрах тэр үйл явцтай орж ийна гэж үзэж байгаа. За 3 дахь үе шат нь болохоор дельта стейж буюу одоо гүн нойрны өмнөх тэр шатыг хэлээд байгаа. За энэ маань яг энэ үед одоо хүний биед ямар үйл явц болдог вэ гэхлээр булчман ясны хөгжил гэдэг тэ одоо физиологийн биений нөхөн сэргэлтийн тэр одоо биений одоо нөхөн сэргэлт нь эхэлж байгаа тэр үе шатыг хэлээд байгаа. Булчингаа ажилуулдаг хүмүүстэй одоо ер нь жимд хичээлдэг ч юм уу биеийн тамир хийж байгаа үед одоо хүн яагаад нойр саах хэрэгтэй байдаг вэ гэхлээр яг энэ одоо 3 дугаар үе шатанд одоо ихэнхдээ явагддаг энэ булчин болон ясных маань энэ үед одоо хүний одоо тэр нөхөн сэргээгдэхний ясантай тэр гэмтсэн булчин одоо бүх зүйлтэй арьснаас ахуулаад энэ физиологийн биеийг бол ингэж нөхөн сэргээдэг энэ үйл явц явагддаг учраас одоо тэр тусмаа биеийн тамираар хичээлж байгаа үед нойрыг аюулсан авдаг мөн одоо авах хэрэгтэй байдаг байна. За 4 дахь үе шат нь болохоор rapid eye movement буюу одоо REM sleep гэж ер нь яригддаг те одоо хамгийн гүнзгий нойрыг бол хэлж байгаа. За энэ үед болохоор юу болдог вэ гэхлээр бидний тарих маш идэвхтэй үйл ажиллагаанд тэгтээ юм тогтмол айгүй гоё тийм жигд үйл ажиллагаанд ордог. За энэ үед яадаг вэ гэхлээр нөө rapid eye буюу одоо нүдний хөдөлгөөн дотроо бид нэг ухамсаргүйгээр ингээд цаанаасаа хөдөлдөг яг ийм үйл явц эхэлдэг. Мөн энэ үед бол одоо зүүдний үйл явц эхэлдэг. За тэгэхээр энэ үед биенээс ялгарч байгаа одоо тэр гормонууд нь одоо биеийг ерөөхдөө юм нөгөө хөдөлгөөнгүй үйл явцад оруулдаг гэсэн үг. Энэ даавар маань ялгарснаар яадаг вэ гэхээр бид нар хичнээн зүүдэлж байгаа ч гэсэн одоо биеийг хөдөлгөх тэр одоо боломжийг нь бол хязгаарлаад өгдөг учраас одоо нэгсэндээ 5 тухтайгаар зүүдээ enjoy хийгээд ерөөсөө тэг гүн нойрондоо автах яг тэр боломжийг бол олгодог. Эдгээр 4 үе шатаас одоо нойр маань бүрэлдэж байгаа юм байна.
За тэгэхээр найртай холбоотой миний бас үзчихсэн номнууд гэх юм бол за би энэ номыг уншиж исэн. Ер нь өөрөө бас нэлээд нойргуудад бас нэг ихчтэйгээ солилцож уншаад тэр чигтээ надад үлдсэн ном байгаа. За энэ номыг ер нь яг нойрны үндсэн ойлголт гэдэг бол эндээс авч болдог. За нөгөө ном нь болохоор Miracle Morning буюу одоо гайхамшигт өглөө гэдэг энэ ном байдаг. За энэ дээр болохоор чанартай богино хамаагүй чанартай нойр авах талаар бол айгүй их гардаг. Тэгээд миний хамгийн анх удаа англиар уншиж ирсэн ном байгаа. Ер нь миний бараг ширээний ном гэж хэлж болно. Ер нь жоохон мотивац хэрэгтэй үед яг энэ номыг унших дуртай. Хүн амьдралынхаа туршид 25-аас 30 цагийг бол унтаж өнгөрүүлдэг байгаа. Ерөнхийдөө амьдралынхаа 3/1 гэсэн үгтэй. Тэгэхээр 7-оос 9 цаг унтах нь бол яг perfect те бүр яг төгс гэж үздэг ч гэсэн одоо энэ Miracle Morning гэдэг номон дээр болохоор ер нь хүн чанартай мөн чанартай цагт унтаж чадах юм бол нойр болол одоо заавал тийм их байх албагүй гэж бас гардаг байгаа. За энэ нь юутай холбоотой вэ гэхлээр мэдээж мелатонин гэдэг дааврын тухай хэдүүлээ ярихгүй болохгүй. Мелатонин гэдэг бол одоо тархины гүнд байгаа нэгэн жижигхэн хэсгээс гардаг одоо нойрны нэгсэндээ хүний биеийг биологийн цаг руу нь оруулдаг тэр дааврыг хэлээд байгаа. Тэгэхээр энэ даавар нь хизээ ялгардаг вэ гэхлээр орой 9 цагаас хойш ер нь ялгарч эхлээд 10-аас шөнийн оройн 10-аас шөнийн 2 цаг хүртэл энэ хүү 4 цагт бол бүр супер өндөр чанартайгаар их хэмжээгээр ялгардаг гэсэн үг. Энэ дааврын ачаар бид нар хамгийн гоё нойрогтэй. Тэгээд мелатонин мэдээж бас хүний гоо сайханд бас айгүйх нөлөөтэй даавар гэж үздэг. Тэгэхээр хүний биед бол цаанаасаа байглаасаа ялгардаг ийм даавар байгаа. За тэгэхээр хамгийн одоо анхаарах ёстой зүйл гэх юм бол мелатонин маань бол ер нь нас ахих тусам багасдаг гэсэн үг. Тэгээд одоо мелатониныг бүтээгдэхүүнээр хэрэгжилж болдог ч гэсэн энэ маань асар бага үр дүнтэй гэж ер нь бол эрдэмтэд үзсэн. Сүүлийн үед бол одоо мелатонин гэдэг маань замуухагаар хэлэхэд ер нь бол бараг шоу шиг те одоо ер нь бол хүмүүсийг жоохон ингэж нөө бизнес тал руу нь бол те мелатонин бол сайн гэж үздэг ч энэ нь асар бага үр дүнтэй буюу одоо бараг зарим нийтлүүдийг судлаад үзэхэд бараг 5% те одоо 100%-аас 5% л таны нойрыг дээшлүүлэх боломжтой гэж бол үтсэн байдаг юм байлээ. Бага насны хүүхдэд дөнгөж төрсөн хүүхдэд бол хамгийн ихээр өндөр хэмжээтэйгээр ялгардаг. Энэ маань бидний ингээд насны явсаар ер нь бол одоо хүн хөшөрхөөр айгу нойр муутай болчлаа гэж ярьдаг шүү дээ. Ер нь бол энэ маань бол одоо нойрны тэр дааврууд одоо багассантай холбоотой байдаг байгаа. Тийм учраас одоо энэ Morning Glory гэх ном дээр гардаг шиг хүн одоо шөнийн 10-аас оройн 10-аас шөнийн 2 цаг хүртэл унтаж чадах юм бол 4-5 цагийн нойртой байсан ч гэсэн ер нь бол аюул эрүүл идэвхтэй амьдарч болох боломжтой гэж үзсэн байдаг байгаа. За одоо хэдүүлээ инсомниа буюу одоо нойр хөдөл гэсэн үндсэн сэдв рүүгээ орцгоё. За инсомниа гэдэг маань болохоор та юу хэлээд байна гэхэлэр та унтаж чадахгүй байх. За унтсан ч одоо буцаж аюул амархан сэрүүлцэх. За тэгээд маш их унтаад байгаа боловч ерөөсөө чанартай нойрыг авч чадахгүй те ингээ маргааш нэг л юм нозоорсон мөн тэрийг тэр тийм байдалд ороход байгааг бол ерөөхдөө нойр хөдөл гэж нэрлэдэг байгаамаа. Нойр хөдлөг дотор нь 2 ангилж байгаа. За богино хэмжээний буюу 1 өдрөөс 3-7 хоног буюу те 1-21 хоног ер нь бол ийм тогтмол нойрны хэмжээ ерөөсөө сайн авч чадахгүй байгааг хэлээд байна. За архаг буюу те одоо хүндэрсэн хэлбэр нь болохоор яаж яах гэхээр та 7 хоногт 3 ба түүнээс дээш те ер нь бол унтж чадахгүй байхыг бол гүн нойр хөдөл гэж бас үзээд байгаа юм байна. Нойр гэдэг маань болохоор сэтгэл зүй, сэтгцтэй ер нь хүний бие физиологи бүх зүйлтэй бидний амьдралын турш хамгийн том холбоотой байдаг тэр зүйл байгаа. Тэгэхээр насанд хүрэхчдийн бол ер нь 35% нь ер нь тогтмол нойр хөдөлтэй учирдаг, байнгын нойр хөддөг гэж нойр ерөөс авч чаддгүй гэсэн тийм судалгаа байд юм байна. За тэгэхээр энэ 35% дотроо 100% гэж үзэх юм бол те 40% нь бол сэтгэл зүйн сэтгэл готралтай эсвэл одоо сэтгэл түгших эмгэгтэй гэж бас үздэг юм байна. Тэгэхээр ер нь бол нойр авч чадахгүй байх юм бол одоо хамгийн таны бүр ингээ ухтаад авах те одоо сэтгэл зүйн энэ хоёр хамгийн том эмгэгүүд байгаад байгаа юм байна. Нойр хөдөл бол одоо таны сэтгэн бодох чадварыг бол
хамгийн их устгадаг, хамгийн том нөлөөлөх хүчин зүйл байдаг. Тэгэхээр ер нь бол та хэрвээ хэдий ч нойргүй яваад байна. Төдий ч ерөөсөө одоо нөгөө шинэ гоё санаа тий ажил дээрч тэр ер нь юм бичих, ярих гэх мэтлэн тэр тусмаа одоо тий нүдний хараа гэх мэт бүх зүйлд ер нь бол хамгийн сөрөг нөлөөгөө үзүүлдэг. Ерөөсөө шууд одоо нөгөө сэтгэл зүйн атаканд бас ордог. Одоо нойргүй явж байгаа үедээ бидний шууд нөгөө уур хүрэх ч юм уу эсвэл айгүй гутран голох ч юм уу энэ одоо юм жижиг бидний сэтгэл зүйн нөөцлөлтүүд бол хамгийн түрүүнд илэрдэг байгаа. Тэгээ нойргууд нь одоо юугаараа мөн аюултай вэ гэхлээр одоо согтуу хүнтэй болвол ер нь бараг дүүцхүйц тийм тэг үр нөлөөг үзүүлдэг гэж үздэг. Тийм ч учраас одоо нойргуудсан үедээ тий одоо жолооны тэрвээ та нар ингээд дэлхийд даяар тий одоо жолооны сургалтанд хүртэлтэй нойргуудсан үедээ машин жолоодох нь бол одоо бараг гэмт хэрэг гэж үздэг. Ер нь бол хамгийн том хориотой зүйлсийн бас нэг байдаг. За нойргуудлын хамгийн том одоо сөрөг үр дагавар бол хөшрөлтийг хурцсагдаг. Энэ маань болохоор ер нь нойргуудалтай хүмүүс Альцгеймер те ер нь деменшиа гэд нөгөө одоо нөгөө настай хүмүүсийн юм мартах одоо тэр юм санахгүй байх гэх мэтчлэн тэрэнд бол хамгийн том сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйл болоо явдаг. Мөн мэдээж физиологийн хувьд ч гэсэн хүн нойр сайтай байх юм бол илүү сэргэг залуу сэтгэлгээтэй тий ер нь бол ингээд ерөөсөө юм байнгын тарих бол ерөөсөө байнгын сэтгэхэд бэлэн тий юм гоё юм байдалтай чөлөөтэй байдалтай ингэж болдог. Яг нойргүй хүмүүс бол ер нь зэрдэл дээр айгүй юм түрэмгий айгүй тийм жоохон тий юм бүх ингээд төрлийн идэвхтэй үйл явцуудыг бол зогсоогоод өгчдөг. Тэгэхээр үс зүс одоо арьс гэх тий хумсанд ч гэсэн хумсанд хүртэл одоо айгүй том нөлөө үзүүлдэг. Одоо 3 дугаар 4 үе шатны 3-т явагддаг. Одоо бие физиологийн нөхөн сэргээлтийг бол хамгийн сайн явуулах одоо ёстой байдаг учраас одоо нойргуудал маань үүний эсрэг болоо явцдаг. За нойргуудал үүсэх одоо хэдэн үндсэн шалтгаануудыг үзье. За нэгт нь бол тодорхой цагт унтахгүй байх. Одоо нэгэсэндээ нөө биологийн цагийг ерөөсөө байнгын өөрчлөлттэй байлгах. Энэ маань бол таныг бол нойргуудалд хамгийн түрүүнд хүргэн. Тэгэхээр миний бас хэлэхэд байгаа зүйл юу вэ гэхлээр ядаж энэ те одоо юм тогтмол цагт унтах гэсэн юм өөрсдөөс бидраас шалтгаалж болох энэ зүйл дээр хүн анхаарвал маш зүгээр. Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн те мелатонин хамгийн гоё ялгардаг тэр үе дээрээ буюу одоо 10 цаг гэхэд ер нь бол аль болох орондоо ороод бүх юмудаа унтраагаад те унтахад бэлэн болсон байх нь бол хамгийн том тань туслах зүйл болно. Хоёрт нь бол амьдралын хэм маяг. За энэ дээр бол алкогол, тамхи одоо те орой үдшээр за мэдээж энэ дээр амьдралын хэм маяг гэхлээр нөгөө ростертэй ажилдаг хүмүүс ч юм уу те шөнийн ээлжтэй ажилдаг, шөнийн цагаар ажиллах хэрэгтэй болдог. Яг тэр хүмүүс маань бол нойргуудалд айгүй их өртдөг. За тэгээ өдрийн цагаар унтсан ч нөгөө нойр нь одоо яг үндэ ерөөсөө яг нөгөө шөнийн нойрыг мэдээж гүйцэхгүй байх те гэх мэтчлэн одоо амьдралын хэм маягаас шалтгаалсан үүсэх шалтгаанууд байдаг. Согтуурал хундаан дээр бол нэмж хэлэхэд одоо яг хүн сайхан тэ одоо нэг жоохон вино ууц ч юм уу эсвэл нэг жоохон согтуурал хундаа хэрэглэсэн үед ингээ нам унтжин гэж байгаа боловч энэ маань болохоор буцаад хүнийг сэрэхэд шууд нөгөө нойргуудлыг үүсгдэг. Тэгэхээр ерөөсөө юм энэ маань ерөөсөө гүн нойрыг бол үүсгэж байгаа юм биш ээ. Хүн ер нь болол согтуурал хундаа хэрэглэхгүйгээр аль болох унтаж байх нь бол одоо хүний хэвийн нойрны одоо үйл ажиллагааг бол итгэж хэвийн болгоод одоо хэвийн хിവэр нь байлгадаг байгаа. За гуравт нь бол мэдээж стресс. Яг юм стресстэй тийм айгүй их юм бодож байгаа юм сэтгэл зүй айгүй тийм тавгүй байгаа үед хүмүүс ер нь айгүй их юм бодоод нойр нь хурж өгдөгөө те ер нь стресс бол хамгийн том давамгаалах одоо нойргуудлыг үүсгдэг шалтгаануудын нэг байдаг. Дараагийнх нь бол одоо цагийн зөрүүнээс болоод хүмүүс ер нь бол нойргуудалд өртдөг. Энэ маань их хөвчлэн бол одоо нөгөө богино хэмжээний нойргуудалд бол явагддаг. За тэгэхээр онгоцны үйлчлэгчтэй онгоцны нисгэгч гэх зэрэг хүмүүс маань бол ер нь бол энэхүү одоо энэ байнгын цагийн зөрүүнд явсаар хагаад ер нь чанартай нойр авах нь бол айгүй багасдаг. Тэгэхээр бас энээсээ ч болоод ер нь яг сонсоод байхад айгүй эрт тэтгүртэй гардаг гэж ярьдаг те. Тэгэхээр нойр маань бол одоо тийм чухал байх нэ. За хамгийн сүүлд нь бол одоо
нас гэж байгаа. За хүн хөгшрөх тусмаа ер нь бол нойргуудад өртдөг. За гэхдээ энийг бол бид нар яаж зогсоож болох вэ гэхээр анханасаа айгүй зөв аль болох залуугаасаа энэхүү одоо нэг буруу зуршлуудаасаа буруу зуршлуудаасаа холдоод ер нь аль болох энийгээ ингэж докторжуулаад нөгөө эрт унтаад ирцээрээд ингээд явах юм бол ер нь хүн хэдий одоо настай байсан ч гэсэн ер нь нойрыг бол ингээд зөв чанартаагаар нь аваад явах бол боломжтой байдаг гэж үздэг. За одоо хэрвээ та нойргуудад өртсөн бол өртөөд явж байгаа бол за мөн сэргийлэх хүсэж байгаа бол одоо ямар арга хэмжээнүүдийг авах ёстой талаар ярилцъя. За нэгдүгээрт бол одоо унтаж байгаа орчноо бэлдэх. За энд бол хамгийн түрүүнд өрөөний температур орж байгаа. За өрөөний температур ер нь бол жоохон сэрүүхэн талтай байвал хүний бие аягүй гоё амардаг. Тэгээ аль бол ийм халуун хүнжил ч юм уу халуун дэрэн дээр бол хүн аягүй тухгүй тархиа толгойн хэсгээ бол аль болох юм сайхан сэрүүхэн байлгах юм бол хүн аягүй унтахад аятухтай байдаг. За хоёрт нь бол мэдээж агаар унтахаас өмнө өрөөнийхөө агаарыг сайхан сэлбэх. Нэг бол одоо цонхоо нээлттэй унтах ч үгүй юм уу аль болох юм амьсгалахад ерөөсө төвөггүй тийм агаартай байх бол маш чухал. За гуравт нь бол өрөөний гэрэл хүн одоо мелатонинууд ялгарх үеэр бид нар өрөөнийхөө гэрлийг багасгаж унтраач ер нь бол нөгөө мелатониныхаа ялгарлыг илүү сайн дэмжиж өгч яах гэсэн үг. Энэ маань бол одоо бид нар гэр бүлэрээ ерөөсө хүүхдүүдэд ч гэсэн унтуулахын тулд бид нар ингээд өөрсдөө гэрлээ хасаачаад нөгөө хүүхдүүдэд унт гэдэг. Энэ маань мэдээж одоо нөгөө байгалийнхаа үйл явцаас бол зөрөөд явж байгаа тийм хэрэг болоод байгаамаа. За тэгээд энэ гэрэл гэдэг дээр бол мэдээж утас, зурагт, компьютер гэх мэтчлэн одоо нөгөө энэ гэрэл ялгаруулж байгаа тэр бүх төхөөрөмжүүд бол бидрийг айгүй тийм нөгөө сэрэг байдалд оруулаад байдаг учраас нөгөө айгүй их мэдээлэл үзээд одоо унтахаас өмнө бид нэг Instagram ч юм уу Facebook үзэхлээр нөгөө тархи маань юусэн амархгүй нөгөө мэдээлэл чинь нэмж ингэж боловсруулах гэж айгүй их ядраад тийм учраас болвол нойронд маань бол айгүй сөрөг нөлөө үзүүлдэг. Аль болох унтахынхаа өмнө ном унших ч байт юм уу илүү юм одоо электрон бүх төхөөрөмжүүдээс хол. За тэгээд ер нь ном уншаад эхлэхээр аяанда миний лам нойр хүрээл эхэлчдэг. Ер нь нэг 2 3 хуудаснаас бараг нэг хэтрэхгүй бүр өөрөө ирэхгүй. Энэ маань яаж юм ихлээр нөгөө тархи маань одоо зүгээр ингээд цаасан юм уншаад ингээд юмнаас жоохон ингээд гэрлнээс хол аваад ирэхээрээ яг гоё ингээд ер нь амралтын байдал руугаа шилжиж ороход айгүй гоё ая тухтай байна гэсэн үг. Дараагийнх нь бол согтууруулах ундаанаас бүрэн татгалзах. Хэрвээ та үнэхээр нойрны асуудалтай байгаа бол за оройдоо нэг 100 г нойронд сайн энэ гэж ингэж байгаа бол энэ бол яг танд бол тохиромжтой зүйл бол биш ээ гэдгийг дахин хэлье. Энийг бол одоо хүмүүс ингээд сайхан одоо нэг 50 г ч юм уу ингээд дуугаад унтахад ерөөсөө яг ингээд нойр сайхан хүрдэг. Энэ маань яг тухайн одоо тэр бүтэн шөнөө даах бол тийм одоо арга хэмжээ бол биш байгаамаа. Энэ маань магадгүй таныг 1 юм уу 2 цаг сайхан амраана. За тэгээ энэс цаашгаа бол нөгөө хүний биед орсон тэр алкогол маань бол нөгөө шөнийн үйл явцнаас чи эсрэг тийм биений тийм үзэгдэл одоо явагдаад байгаа учраас энэ дээр бол одоо согтууруулах ундаанаас бүрэн татгалзах нь бол таны нойргуудлыг гэмчлэх хамгийн том арга хэмжээнүүдийн нэг баг шүү. За дараагийн арга хэмжээ маань бол одоо хүн унтахаасаа өмнө одоо 4-5 цаг ядаж хамгийн багтаа гэсэн хүнд хоол идэхгүй байх бол орж ийна. За өмнө ярьжсэнчлэн бидний ходоод гэдэг бол ерөөсөө энэ тархитай бол баг шууд холбоотой бидний сэтгэл зүйтэй маш холбоотой зүйл учраас бид нар яг унтахынхаа өмнө ходоод руугаа юу хийн яг тэрүүгээрээ бид нар одоо шүн зүүдлэгч одоо шүн зүүдлээд байгаа ч гэсэн хүнд хоол эзний дараа ингээд тархи маань амрахгүй нөгөө зүүдлээд байна гэдэг чинь ерөөсөө тэр амралтын үйл явцыг тань бол ингээд удаашруулад байна гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ оройдоо бол хамгийн оройдоо 6 цаг гэхэд бол оройныхоо хоолыг идээд яг унтахад нөгөө ходоод маань сайхан бэлэн болцсон байх шаардлагатай. За тэгэхээр энэ оройны унтж байгаа үед бол энэ хоол шингэх явцтай ингээ яг ходоод маань ингээд стил ингээл ерөөсөө ажиллаж идэг учраас энийг илүү гоё ингэж дэмжиж өгөхийн тулд бол бид нар айгүй эрт хоолоо айгүй эртж байхтай тий орой ядаж 6-аас хойш хоол идэхгүй гизрүүгээ юм оруулахгүй байх нь бол мөн одоо энэ дээр миний мэдхийн 6-аас ер нь оройны нэг 8-аас хойштай ядаж ерөөсөө шингэн юм уухгүй байх. Энэ маань бол мөн одоо нөө бөөрийг ачаалдаг учраас хэрвээ та нойр уухгүй байя тэ нойр уул сэргийлээ гэж байгаа бол
яг ер нь 8-аас хойш шингэн юм уухгүй оройн 6-аас хойш одоо юм идэхгүй байх нь бол таны нойргуудлыг бас эмчлэхэд аюул сайн тусламж болно. За дараагийнх нь бол мэдээж кофеин буюу кофе тий одоо оройн цагаар одоо нэг юм энержи ундаач юм уу яг тийм зүйлийг бол яг тогтмол одоо хэрэглэх ёстой үед нь хэрэглэх. За энэ дээр бол миний хувьд бол нэг 12-оос хойш ер нь кофе хэрэглэжүүл оройдоо ер нь жоохон нойргуудчих гад байдаг. За мэдээж өглөөний цагаар бол хэрвээ та нойргуудтай байгаа бол аль болох өглөөний цагаар л кофегоо хэрэгэл уу тий яг одоо болох хэмжээгээр нь одоо нэг аягч ч юм уу өглөөдөө бас ингээм нойргуудтай хүмүүс бол яагаад гэвэл кофеинд аюулгүй юм сэргэг байдаг, мэдрэг байдаг учраас та нэг жоохон кофегоо тий нэг юм хэрэглэх ёстой цагаасаа орой хэрэглээд өдрийн цагаар хэрэглэх юм бол яг шөнийн нойронд тань бол шууд одоо тэр нойргуудл мэдрэгдэх учраас үнэхээр хэрэглэмээр байгаа бол аль болох өглөө эрт кофеин хэрэглэх. Дараагийн арга хэмжээ маань бол өдрийн цагаар наранд гарах. За энэ маань мөн л нөгөө нэг мелатонины ялгарлыг тий одоо нөгөө цагийг биологийн цагаа дэмжихийн тулд бид нар оройдоо гэрлээ унтраач өглөөдөө өдрийн цагаар аль болох юм нарны гэрэлт ерөөсөө яг энэ өөртөө гарах тий зохистой цагт нь ингээд биендээ шингээх нүрээрээ харах одоо тэр зэмаа бүр шилгүүгээр одоо тий наранд жохон яв гэж бас хэлсэн байдаг. Энэ маань бол одоо таны нойргуудлыг эмчлэх яг нойр хүргэх үйл явцыг чинь яг ингээд бид нар өдрөөс хойш ингээд ерөөсөө биеэ бэлтэж байгааз тэгэхээр энэ нойргуудлыг эмчлэхийн тулд бол аюулс юм тийм одоо нөгөө өдрийн энэ цагуудаа болол яг та ягштал хэрвээ баримтлаад явах юм бол нойргуудлыг бол эмчлэх боломжтой. За хамгийн сүүлийнх нь бол мэдээж тасгал хөдөлгөөн. За үнэхээр та нойргуудад байгаа бол таны одоо булчин тий одоо яг тэр биеийг ядраах одоо тэр зүйлсийг бол бид нар ингээд механикаар ингээ хийхээс өөр аргагүй болдгоо ингээ алхах ч байд юм уу те ингээд би бас ер нь жоохон нойргуудад ах юм бол оройдоо гараад нэг цаг ч юм уу те сайхан алхацдаг ер нь нэг ингээ бодол цэгцлэхээс гадна яг ингээ аяанда ороод ирэнгүүд ингээ нойр сайхан хүрээл те цаанаасаа нөгөө бие маа нөгөө хэрэгцээд байгаа тэр хөдөлгөөнийг ингээ те ядралтыг ингээ авж байгаа учраас ингээ орой унтахад бол аюулгүй том тус дэмжлэг болдгоо. Тэгэхээр эдгээр зөвлөгөөнүүдийг одоо та мөн адил одоо хэрэгжүүлээд үзээрэй. За эцэст нь өөрийн одоо туршлагаасаа хэлэхэд те би бол яг 3 жилийн өмнө юм уу та бүр асар гүн нойргуудалд орсон. Бүр ингээд үнэхээр яг нойргуудл гэж юу байдгийг би яг ингээд биерээ мэдэрсэн. Тэгэхээр яг ингээд одоо нөгөө өмнө ярьжсэн те ингээд сэтгэл готрал ингээд бас байсан үед тэр тусмаа би яг бүр 2-3 сар ер нь бол нойргуудалд ороод тэгээд сүүлдээ ингээ хүн ингээд ядраад байгаа нэрнээ унтаж чадахгүй байна гэдэг бол үнэхээр шийтгэл байдаг. Тэгэхээр энийг ингээд би бас өөрөө биеэрээ мэдэрсэн учраас та бүхэнд бол одоо айгүй том сэдвийг ингээд товчхон одоо ярьлаа. Тэгэхээр би бүр ингээд нойргуудад шүн босоод бүр ингээд унтаж чадахгүй байгаадаа ингээд бүр эн чинь яагаад вэ ингээд бүр хэдэн сар ингээд явчлаар сүүлдээ хүн үнэхээр шүн босоод би нэг удаа бүр ингээд уйлжсэн байхгүй бүр ингээд унтчихдаггүй байгаадаа бүр үнэхээр ингээд сэтгэл зүйн аягүй том дарамт болоод тэ сүүлдээ нөгөө нэг сэтгэл готролтойгоо дийл одоо юу ч болоод байгаа тэ би ер нь бол яг эдгээр зөвлөгөөнүүдийг бүр яг аягүй сайн судалж агаад ярилцж агаад мэдэх хүмүүстэй зөвлөлдөж агаад яг ингээ хэрэгжүүлээд одоо бол ер нь үнэхээр сайхан унтаж гайгүй чаддаг. За ер нь нойргуудл одоо бол за үнэхээр байх юм бол нэг хаяа тохиолдод байгаа юм нэг жоохон тэг стресстэй үед ч юм уу тохиолдод байгаа. Бусад үед нь бол одоо яг өглөө эрт сэрдгээрээс ирээд орой аль болох эрт унт. Ер нь оройдоо аль болох би бас хичээжлээ. Ер нь хүүхдүүдээ ч гэсэн гэрэлнээс хол байлах гад те ингээ ер нь манайх тэртэл дээр аявих хүүхдүүдээ ч гэсэн сурахыг хичээж байгаа. Тэгэхээр энэ маань одоо нэг өглөө босоод нэг орой унтахтаа нойргуудлыг эмчлэх тийм зүйл бол ерөөсөө байхгүй. Энэ маань бол хамгийн багтаа сар те ерөөсөө яг эдгээр зүйлсийг ингээ чандлан сахиж хэрэгжүүлж ийж одоо та нойргуудлаасаа салах учраас тэгээ энэ хүү одоо нойр гэсэн энэ гоё зүйлийг те ингээд аюу гой 100% мэдрэхийн тулд танаас бол асар их хичээл зүтгэл шаардагдана.
асар ихч байх та. Ер нь бол ингээд их юм шиг хэрнээ. Энэ маань бол таны ирээдүйн одоо тэ бүр 20 30 40 одоо нэмж одоо дахиад 100 наслахад ч гэсэн энэ маань бол хамгийн том хэрэгтэй зүйл учраас энийг бол хэрэгжүүлээд явах юм бол хүн айгүй гоё эрүүл сэтгэл зүйтэй, эрүүл биетэй бол амьдрах боломжтой. За энэ хүрээд ярилцгуу бичлэг маань өндөрлөж байна. Та бүхэнд хэрэгтэй байсан байх гэж найдаж байна. За тэгэхээр та бүхэн ч гэсэн хайртай хүмүүсийнхаа, найз нөхдийнхөө, гэр бүлийнхаа бас сэтгэл зүй эрүүл мэндэд анхаарад энэхүү хэрвээ бичлэг маань танд таалагдах юм бол одоо мөн шеэрлж надад ч гэсэн туслаарай. За тэгэхээр дараагийн бичлэг хүртлээр уулзлаа. Түр баяртай.